бичлэгийг шууд iOS 15.2-ыг үзүүн шууд 15.3-ын бичлэг рүү ингээ орж ирж байгаа. За тэгээд энэ 0.3-таа ингээд нэг цэгтэй апдейт учраас мэдээж хэрэг чухал апдейт. Яг гисэдэж яг шууд нүдэнд үзэгдэхүүц яг шууд point болчих гэсэн өөрчлөлт угаасаа байхгүй бэлээ. Тэгээд дандаа л яг нэг ер нь бол баг фиксүүд л ер нь орсон апдейт. За тэгээд iPhone 13 дээр жишээ нь багтаамжны хэмжээ нь 106 GB-тай орж ирсэн байлээ. Тэгээд би угаасаа байнга л өөр утаснууд дээр угаасаа багтаамжны хэмжээ нь яг ялмгүй өөр хэмжээтэй яг орж ирдэг. Тэгээд бас ядж яхад нь iPhone 13-ын яг скриншот учраас дэлгэснийхэн харьцаа нь миний 7-оос зөрж байгаа болохоор ингээд хоёр талаараа юм хар хүрээтэй бол харагдаж байгаа. За тэгээд хэдүүлээ 15-ын ямар өөрчлөлт орсон байна гэсэн ингээ хараад явчаа. За миний хувьд бол энэ апдейтн дээр засагсан хамгийн чухал зүйл нь юу байсан бэ гэхээр яг ингээд storage руугаа оронгууд ингээд яг тухай бүрийнх нь хэмжээтэй зүйлс нь яг юу дүүргэсэн бэ гэдгийг яг нэг бүшл ингээд харуулж болдог болсон. Яг өмнөх апдейтн дээр бол ингээд ерөөсөө яг эдгэрний тэрэн тэдэнгийг ажилласан шүү гэдэг мэдээлэл нь гарахгүй огт байгаадсан. Тэгээ яг тухайн үед яг засагтайг байгаа үед нь би яг ийм байдалтай хэр урдах юм бол гэдэг харахад бол баг 10 20 30 минут болсон ч гэсэн хамаагүй ерөөсөө яг энэ мэдээлэл ингээд яг зөв ингэж гаргаж чадахгүй уншаал исэн. Тэгээд энэ дээр л ямар ч байсан засагдсан байгаа. Гэхдээ яг та нарын бүх аяг iPhone дээр чи адилхан ингээд засагдсан гэж бол би хэлж чадахгүй. Ямар ч байсан миний хуучин 7 дээр бол ямар ч байсан засагдсан. За засагдсан хамгийн чухал яг өөрчлөлт нь юу байсан бэ гэхээр яг Safari дээр өөрчлөлтөөсөн. За ингээд хэрвээ та Safari дээр өөрийнхөө яг одоо Google аккаунтаар ингээд орсон. За тэгээд тэргээрээ дамжуулаад ингээд одоо яг интернетний хайлтууд ингээд хийгээд ингээд явж исэн бол одоо таны өөрийн чинь Google аккаунтны чинь зураг одоо Google аккаунт дээрх мэдээллүүд за тэгээд бүр ингээд ямар хайлтууд хийсэн талаарх ингээд одоо зочлсон ингээд интернет хаягнуудын чинь талаарх мэдээллүүд ингээд бүгд ингээд гадагшаага алдагдчихсэн юм байлээ. За тэр нь бол ямар ч байсан засагдсан. За тэгээд угаасаа мэдээнүүд дээр яг энэ талаарх яг одоо зүйлс Safari дээр яг ийм амар одоо юм асуудал байна гэсэн яг мэдээнүүд бол аягүй их гарч исэн. Тэгээд яг одоо энэ 13 апдейтн дээр бол тэр ингээд засагдсан юм байна. За энэ яг WebKit-эн дээр л засалт хийсэн гэж лээ. Яг WebKit гэж яг юу вэ гэхээр чинь яг утсан дээр ингээд дефолтоор суусан Safari, Mail гэдэг зэрэг аппликейшнууд дээр ч бол WebKit ашиглагддаг. За тэгээд яг энэ гаргасан яг энэ 13-ын нүүдэн дээр нь одоо дурсан зүйл нь яг юу байсан бэ гэхээр за одоо жишээ нь яг email хаягн дээр чинь одоо жишээ нь яг одоо mail аппликейшн ашиглаж байхад одоо жижигхэн алдаа байсан байлаа. Тэр нь ингээд засагдсан юм байна. За тэгээд бас ингээд ямар ч нэг аппликейшн WebKit ашигладаг аппликейшн ашиглаж байгаа бол одоо жишээ нь яг утасны чинь яг одоо RAM чи идэж байгаа нэг тэр зүйлс дээр бас ингээд засалт хийгдсэн байлээ. За тэгээд ингээд яг тухайн ингээд ашиглаж байхад одоо ингээд мэдээллийн аюулгүй байдал гэдэг зүйл нь бас нэг жоохон алдаатай байсан юм шиг үлээ. Тэр ингээд засагдсан юм байна. За тэгээд эсвэл ингээд яг бас яг WebKit холбогдолтой утсан дээрх аппликейшн ашиглаж байхад өөрийн чинь талаарх хувийн мэдээлэл ингээд бас алдагдчихж бас ингээд цаанаасаа ингээд бас тагнагдчихж магадгүй гэсэн зүйлсийг ингээд зассан юм байна. За яг 15-аас нь гаргасан яг нөөдрөндүүдээс нь бас хамгийн чухлуудынх нь яг энэ iCloud дээрх яг засалт байсан. Яг iCloud дээрх яг байдаг яг нэг хадгалсан яг нэг зураг бичлэгээс гаднах нэг файлууд бас хадгалж болдог. Тэр файлууд дээрх чинь бас нэг дэм жижиг алдаа байсан юм лээ. Тэрийг нь бас ингээд зассан юм байна. За performance буюу яг ингээд хурдны хувьд ингээд хэдүүлээд ялсарий. Миний одоо жишээ нь iPhone 7 дээр хамгийн 15-ны одоо public beta дээр сууж явснаас хойш ер нь бол яг гацалтал ер нь бол мэдрэгдэжсэн. За тэгтэл бол бас нэг тийм амар аимшигтаж боц байгаагүй. За тэгээд энэс ингээд 0.3 та буюу одоо нэг цэгтэй ингээд апдейт учраас ер нь бол том апдейттай орно. Учраас одоо жишээ нь хурдны хувьд арай гайгүй, гацалт арай гайгүй болж мэдрэгдэх хэрэгтэй. Гэхдээ ингээд нэлээд хуучны одоо доотлосоо 2 дахь одоо ингээд хууч уцтай орж байгаа учраас ер нь бол шууд нүдэнд мэдэгдэх зүйл өөрчлөлт бол харагдахгүй байгаа. iPhone 13 ч юм уу 12, 11 барьдаг бол ер нь бол нүдэнд мэдэгдэх өөрчлөлт ер нь бол одоо нэг цэгтэй апдейтнэр бол ер нь шууд анзаарагддаг. Анх одоо жишээ нь iPhone 7 дээр яг iOS 10-таа ирж байхад бол яг апдейт 10, 11, 12 эдгээр бол яг гарч байхад бол яг хурдны асуудал нь шууд арай хурдан болсон нь шууд нүдэнд мэдэгдэх үзээр бол анзаарагддаг байсан. За тэгэхээр ер нь бол хуучны утаснууд дээр бол ер нь шууд амар хурдан болно гэсэн юм уусаа байхгүй. За тэгээд за батарейныхын талаар нэг бодлоо ярилцъя. Тэгээд одоо яг миний яг iPhone яг энэ 7 анх яг iOS 10-тайгаа ирж байхдаа одоо жишээ нь тухайн үед 11, 12 апдейтууд нь гарч байхдаа бол яг батарей нь ер нь бол нэлээд бас яг хуу дажгүй бол яг анзаарэгдэжсэн.
угаасаа л хамгийн анхны гарсан iPhone анхныхаа үйлийнхаа системд ер нь бол хамгийн ер нь супер байдаг. Тэгээд сүүлийн iPhone-ууд бол ямар ч байсан яг 15 3 бол апдейт хийх юм бол мэдээж хэрэг батарейны бас арай гайгүй юм шиг угаасаа мэдрэгдэнэ. Гэхдээ гайгүй юм шиг мэдрэгдэнэ гэдэг нь тэгээд үсрээл нэг 5 юм уу 10 минут за эсвэл нэг 15 хайраж 15 байдаг. Ер нь бол 5-аас 10 минутын ер нь бол дунджаар нэг 5-аас 10 минутын бол батарей нь ер нь бол гайгүй болно гэсэн. Ер нь супер амар өөрчлөлт бол уус баггүй. Гэхдээ ямар ч үсэн яг нэг хэдэн минутын яг зөрүүтэй батарей нь сайжирна гэсэн үг. Тэгээд угаасаа батарей ч муудсан бол угаасаа одоо батарейгаа ингэ солиул гэж надад бол одоо бүр тэр дээдлэгний гарч ирж байна. Тэгээд ямар ч яг батарейны хувьд бол юм. За тэгээд яг апдейт хийх нь зөв юм уу буруу юу гэж одоо эцсийн байдлаар асууж байгаа. За ингээ хэдийний iOS 15 руу апдейт хийцэн хуучин хуцтай iPhone-ууд байх юм бол угаасаа 15 руу апдейт хийх нь угаасаа зөв. Одоо жишээ нь iPhone 6s дээр ярихад одоо ч нугасаа сүүлийнх нь одоо ингээ спорт авч байгаа жил нь iOS 16 бол ингээ 6s дээр суухгүй. Тэгээд тийм учраас нэгэн л одоо хамгийн одоо засагцсан сайжирсан байдлаар сууж болох боломжтой үйлдвэрлэлийн системээ iPhone 6s дээр угаасаа суулгах нь зөв. Тэгээд угаасаа 15 3 гарцсан байна. Ер нь бол зөв. Яг 15 руу апдейт хийгээгүй 6s байх юм бол iOS 14 дээрээ угаасаа үлдэх нь ер нь бол би зөв гэж бол ер нь хэлнэ. За тэгээд шинэ хуцнууд дээр ярихад бол арай өөр. За нэг нь бас 15 болгоцсон бол шинэ хуцнууд бол 15 руу аль болох апдейт хийх нь бол маш зөв. Угаасаа хамгийн зөв. Сүүлийн 2-3 настай iPhone барьдаг хэдийнэ 15 болгоцсон бол 15 болгоцсон ч болгоогүй ч 15 руу апдейт хийх нь угаасаа маш чухал. Тэр нь бол яг доторх одоо яг спутын холбогдолтой байдаг. За тэр бол ингээд тус идэв. За тэгээд үргэлжлүүлж ярихад jailbreak-ын дээр бас одоо нэлээ ярих хэрэгтэй баг. За тэрийг ингээд яг дараагийн хэсгээр шууд ярья. За би яг өмнөх яг 15 2 дээр бичлэгэн дээр хэлж ийсэн. Яг та нар одоо яг өөрсдийнхөө утсанд ингээ ач холбогдол өгдөггүй. Зүгээр л нэг чухал биш. Уцаа нэг айхтар ингээд нэрийн оролдоод идэв хүн бол угаасаа 15 орлоотой дийг чинь угаасаа зөв. За тэгээд яг jailbreak сонирхдаг бол би бол өмнөхөө 12 дээр хэлсэн. Jailbreak сонирхдаг бол яг одоо байгаа үйлдвэрлэлийн систем дээр үлдээрэй гэж яг зөвлөсөн. За тэгээд энэ бичлэгэн дээр ч гэсэн яг адилхан jailbreak хийхийг хүсчихвэл яг одоо байгаа үйлдвэрлэлийн систем дээр үлдээрэй. За тэгээд хэрвээ яг 15 2 руу апдейт хийсэн, 15 3 руу апдейт хийсэн бол ер нь бол jailbreak хийхийг хүсчихвэл ер нь бол 15 2 бол 15 3-ын jailbreak бол ойролцоогоор 100-аас угаасаа хойш гарах бах. За хэрвээ 15 01 02 15 1 15 11 дээр хэрвээ үлдэж таарч чадсан хүн байвал ер нь бол jailbreak өөрийнхөө нэг 2-3 сарын хугацаанд бол угаасаа гарна. За тэгээд jailbreak-ийн хувьд бол тийм байна. За тэгээд ямар ч үсэн бичлэг үзсэн баярлалаа. За тэгээд ямар ч үсэн энэ апдейт хийх үгүй юу? Яг апдейт хийхгүйгээр үлдэх үү? Яг миний зааврын дагуу jailbreak хийх үсэхүүгүй юу гэдэг бүх одоо хэцэн шийдвэрийг бол мэдээж бичлэг үзэж байгаа одоо таалхын одоо тиймээс одоо би бол яг тийм гэж бол угаасаа хэлээгүй. За тэгээд ямар ч үсэн бичлэг үзсэн баярлалаа. Баяртай.